Далайн хүчит салхи мананг үлдэн хөөж Монгол сэрлээ. Эзэнтэй газрыг нутагтай хүнийг эзэн гэдэг. Эзэнтэй нутгийг их хорон гэдэг. Монгол ялан. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Галтмаагийн Баттулгын төлөө саналаа өгцгөөе. Ерөнхийлөгч ямар хүн байх вэ гэдэг нь бас тухайн үеийн улс орныхоо амьдралтай холбоотой асуудал да. 90 онд монголчуудын хүсэж хүлээж байсан тэр гэрэлгээтэй ирээдүйгээс зарим талаараа бид нар зөрөөд явчихсан шүү дээ. Тэгээ эдийн засгийн хувьд бол өсөлт зогсоод дотооддоо бизнесийн орчин муудаад төвөр зээлэнд баригдаад ер нь дэлхийн гуйлгчин болж эдийн засгийнхаа тусгаар тогтнодыг бид нар үндсэндээ алдаад байна. Тэгээ гадны нэг гүрнээс л хараад тэгээд өнгөрсөн улсын их хурлын сонгуульд бол монголчууд их найдлага тавьж байсан л да. Тэгээд ардын намынханд олонхын санал өгж гаргалаа. Гэтэл ардын намынхан сонгуульд төр барих хэрэг авсныхаа маргаашнаас эхлээд ард түмэндээ худлаа амлсан. Тэгээд нүүн дотор жишээлх юм бол мэрэгжлийн засгийн газар байгуулнаа төрөө чадваржуулнаа гэдэг амлаа энэнийг монголчууд их дэмжиж харж байсан. Гэтэл шууд Монголынхоо эдийн засгийн төлхөөрийг зур компани захиралд бариулаад мэрэгжлийн биш хүнд ингээд мэрэгжлийн биш засгийн газар байгуулж гисэн. Ард түмэндээ бид нар татвар нэмэхгүй амьдралыг чинь сайжруулна гэж амласан. Манай намын мөрийн хөтөлбөр 16 оны улсын хурлын сонгуульд төвшүүлсэн мөрийн хөтөлбөр дээр шинээр татвар бий болохгүй, татвар нэмэхгүй гэж ийм амлалтыг бид нар авч яасан. Ингээд ард түмэн бидэнд олон болсон үнэ. Одоо татвар нэмчихээд олон улсын валютын сан нэмгэсэн ингээд урдаа валютын сан гэрээ сууж байгаа юм шүү дээ. Улс орны амьдрал ийм хүнд, ийм төвөгтэй байгаа нөхцөлд бол ерөнхийлөгчийн асуудалд маш нарийн хандах ёстой л да. Одоогийн манай Монголын мухардны нэг гол шалтгаан үндсэн хуулиндаа 76 гишүүнтэй улсын их хурл бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гэж заачихсан. 76-г яаж сонгож байгааг бид нар харж байгаа. Том компани эзэд очив мөнгөтэй хүмүүс очив одоогийн нөхцөлд зөвхөн монголчууд төдөөгүй Монголыг идэх гэсэн гадныхны сонирхол энэ рүү чи шууд орж ирээд их хурлд чинь нөлөөлөд байна шүү дээ. Энэ тогтолцоог өөрчлөөгөө цагт Монголыг улс төр эдийн засгийн мухардаас гарах боломжгүй. Энийг өөрчлөх хүсэл зоригтой чадaltaй тийм л ерөнхийлөгч гарч ирж байгаа чинь энэ одоогийн түүхэн нөхцөлд зөв хариулт өгч чадна л да. Тэгээд заримдаа ингээд сонсч байхад бол манай ерөнхийлөгчид нэр дэвшгээр санаархаж байгаа улсууд хэлийн цаана очиж урган хорим хийгээд найр хийгээд явж байгаас дурдуулдаг. Энэ бол одоогийн нөхцөл Монголд бол шууд одоо гамшиг гэсэн үг л дээ. Бид өрөө хэлээд одоо хард очиж урган хормоо хийдэггүй ерөнхийлөгчтэй байх юмсан гэж. Энэ чинь өөрийнхөө Монголоо гэсэн сэтгэлийн асуудал тий. Монголоо гэсэн сэтгэл. Тэгээ энэний төлөө ийм л хүмүүсээ бид нар олон ухаас биш одоо нэг сонинглд Зангруугийн чонон зүрх гэдэг номыг өөрөө мэдэн тий. Тэр номын гол санаа нь монголчуудаа хятад хүн та нарт төдийлөн аюултай биш. Тэр харийнхантай нийлсэн Монгол тэр гомбожоо тайж чинь та нарын гол аюул чинь энэ шүү гэдгээр монголчууд хэлсэн зохиол юм да гэж би дотроо бодгийн тэрнийг. Тэгвэл тэр энэс л бид нар болгоомжлох хэрэгтэй л дээ. Одоо ингээ Монголын төлөө хичнээн их л гоё үг яриад хашгичж байгаа л тэгээд аваачаад Монголын хөрх ашиг худалдаж чаддаг хүмүүс бол ямар хэрэг байх вэ? Одоо өнгөрсөн 10 жилд Монголын эдийн засгийг баглсан тэр бүх халахмууд бол энэ үнэтэй холбоотой шүү дээ. Тэгээ ер нь өөрснөө бид нар хөрөнгө оруулалт хийж байна, одоо их сайхан юм хийж байна гэдээ ярьдаг үнэндээ гадны нэг баяны мөнгөийг угаад суугаалсууд Монголын төрд шургаж чад өнөөдөр бөөнөрөө тэнд сууж байна шүү дээ. Тэгээ энийг бас анхаарах хэрэгтэй байна. За нөгөө талын нэг асуудал нөгөө Монгол орны оюун санааны тусгаар тогтлын асуудал. Бид чинь дэлхийн 3 том шашны уулзуур дээр христийн шашин, лалын шашин, гүнзийн шашин, бомбын шашин энэ 3 уулзуур дээр байгаа юм шүү дээ. Тэгсэн бид нар буддийн шашинтай энэ 3-ын аль нь ч биш шүү дээ.
Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч бол Монгол улсын оюун санааны тусгаар тогтнодыг хамгаалах чадвартай хүн байгаасаа гэж боддог. Энэ бол Монголынхоо урлагийг, соёлыг, хэлийг, заншлыг мэддэг, ойлгодог хүн гэдэг тийм хүн байгаасаа. Тэр утгаараа бол одоо сайхан Монгол хүн бол төрийн тэргүүн байгаасаа гэж би дотор бас бодож байдаг л дээ. Ялагдсан, алагдсан, халагдсан, ярихтэй бэрх цаг үеийн гэрчилж, ядарсан, айсан, олны өмнөөс дуугарсан, явуулын хүн станцууд минь ээ, явж дүүгүй байж болохгүй, яруу үнний элч зардсууд минь ээ. Тэнгэрийн дор дандаал ялж явсан, хор Монголын уухай эрднээс хоржилоо хэмээн суурайлж гэмэн хортон дайсан зэвсгэн хаяад холтон зайлдаг түүхтэй Монгол ялна гэдэг мохошгүй төрлөختөө мөртөн түн минь долуулан бурхан одтой их орны тэнгэр олуулан цуглаж төрсөн ичи шорон дээрээ хан тэнгэрийн нар шиг алтан соёмбон мандуулцгай халуун галаа мандаг бат тулгатайган байвал Монгол ялна, Монгол ялна, Монгол ялна. Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө сандаа өгцгөөе. Монгол ялна. Өргөн удам Монгол орныхоо эзэн болсон Монгол түмнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Үзэгч таны оюун мэлмэд Монгол ялан мэдээллийн хөтөлбөр хүрч байна. Сонгуулийн сурчлагын 18 хоногийн хугацаанд Монгол Ардын намын зүгээс нэр дэвшигч Халтмаагийн Баттулга болон түүний гэр бүл рүү дайрах ёс бус жодоггүй үйлдэл өдөр бүр гаргалаа. Баттулга нэр дэвшигчийг офшор данстаа гэж мөн бусад ор үндэсгүй асуудлаар гүтгсэнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан. Сурчлагын хаалтын энэ өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга ардчилсан намын дарга Эрдэнэ нар сонгогчдод хандлаа. 2 хоногийн дараа сонголт болно. Гүтгэлэг бол хэмжээнээсээ хэтэрлээ. Жишээ нь намайг офшорт данстай маш хэмжээний мөнгөтэй гэсэн ийм зориудын одоо асуудлуудыг монтажлсан янз бүрийн тийм сэдвээр хөндөж ярьж байна л да. Би хэлье. 6 сарын 6-нд Хинтээ аймагт албан ёсныхоо нээлтийг хийхдээ ард түмний онц зөвлөж сүүлийн жил гарan энэ офшорт байгаа улс төрчдийн мөнгөтэй тэмцэж ирсэн энэ байгууллагатай гарын үсэг зурсан. Энэ гарын үсэг нь юу гэхээр хэрвээ би ерөнхийлөгч болох юм бол гадаадад нуусан Монгол улс төрчдийн хөрөнгө мөнгийг олж ирнэ. Олж ирэх хөдөлгөөн олж ирэх энэ асуудал дээр хэрвээ би няцах юм бол албан ёсоор өөрөө огцорно гэдэг дээр зөвшөөрч гарын үсгийг зурсан юм. Иннээс айсан улс төрчид өөрсдийн гарын хүүхэлдэйнүүдийг гаргаж ирж янз бүрийн монтаж гаргаж цацж байна. За энэ байтугай юм болох юм шиг байна. Хүнсний салбарт ажилдаг, аялал жуулчлалын салбарт ажилдаг хүн офшорт мөнгө нуугаадах тийм хэмжээний орлого олохгүй гэдгийг манай бизнес эрхлэгчид бүгдээрээ мэдж байгаа баха. Надтай холбоотой уул уурхайн лиценз, газар, өмчлөл ийм зүйл байхгүй гэдгийг би хатуу хариуцлагатайгаар хэлье. Манай гэр бүл рүү дайрч байгаа бүдүүлэг дайралтаа зогсоо гэж Монгол Ардын намынхан та бүхэнд хэлье. Энэ дайралт чинь эргээд танад сөрөг нөлөө үзүүлээ шүү. Айл болгоны хүн болгоны гэр бүл өөрөө нандин байх, нууц байх, тэр дотны харьцааг гадагш нь гаргаж зарладаг тийм улс төрч, тийм тэнэг хүмүүс байх албагүй гэдгийг бас та бүхэнд хэлье. Би олон сайхан хүүхдүүдэд янз бүрээр доромжлуулахгүй шүү гэдгийг бас хатуу хэлье. Ардчилсан намаас нэр дэвшигчийн сурталчилгааны материалууд болон шатхууны зардлыг хуулийн дагуу ачиж авсан машиныг орон нутгийн цагдаа нар зогсоож олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгöd байна. За өнөөдөр хагас сайн байгаа, маргааш бүтэн сайн. Тэгээд хагас сайнд бол бүх банкуд дийлэнх нь амардаг. Яг ийм цаг үед бид нар бас одоо урьдчилж мөнгийг одоо гаргаад ингээд баруун одоо астагдсан аймагуд руу ухаалаг сурчлагын ажилтнуудын урамшуул цалингийн мөнгийг бол өгч явуулсан. За мөн дээр нь сурчлагын материал CD мөн одоо газар хэл дээр хэвлүүлсэн документ гээд
ийм материалууд бол өгч холбогдох хүмүүсээ бол явуулсан байгаа. За яг гой балтай аймаг дээр эдгээр хүмүүсийн маань саатуулж одоо энэ намын өмч хөрөнгө болсон гол сурталчилгааны материал одоо мөнгө хөрөнгийг бол хураасан, саатуулсан. За өчигдөр мэдээлэлтэй бол зөвхөн одоо шалгаж байгаа, шалгаад одоо явуулна гэсэн ийм одоо байдлаар бидэнд хариу өгчсэн бол өнөөдөр цагдаагийн байгууллагаар илт одоо улс төрсөн, хууль зөрчсөн одоо ийм мэдээллүүдийг одоо хил мэдээлэл хэрэгсээр явуулж байгаад бол үнэхээр бид бол цочирж байна. Ялва асуудлыг шүүхээр эцлэн гэм буруутай хэсэг нь тогтоогдоогүй байхад түүнийг одоо зарлж тийм байсан, ийм байсан гэж тогтоох эрх бол хэнд ч байхгүй. Өнөөдөр цагдаагийн байгууллагууд аливаа нийгмийн одоо эмх замбраагүй байдлыг гаргуулахгүй байх, нийгмийн амгалан тайван байдлыг хангах, гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлж байгаа ийм байгууллага. Гэтэл энэ байгууллага маань шууд одоо өөрийн одоо замаар ажиллаа хийгээ явж ирсэн Арс намын одоо гол сурталчилгааны ажилтнууд холбогд галдан тушаалтнуудыг саатуулаад машинд нь дур мэдэн үзлэг хийгээд ингээд тэнд байсан одоо гол сурталчилгааны материал зардал мөнгийг хураагаа тэрийгэ улс төрийн зорилгоор одоо Арс нам сонгогчдод одоо тараах гэжсэн мөнгө байсан мэтээр одоо зарлж байгаа нь бол энэ үнэхээр нэг талыг хит барьсан. Улс төрсөн цагдаагийн байгууллага болж байгаа гэдэг үнэхээс өөр арга алга байна. ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө саналаа өгцгөөе.